Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгын дагуу 2010 оноос хойш бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг хавар намрын улирал зохион явуулдаг болсон. Тэгвэл энэ намрын бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Санд Буй болон нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Батуулд болон холбогдох хүмүүс Сүхбаатарын талбайн хонхтой цэцэрлэгт мод тарьжээ. Агаарын бохирдлыг үүсгдэг гол хүчин зүйл нь гэр хороодлын утаа, машины утаа байдаг. Иймд өөртөө утаа тортгийг шингээж цэвэр агаар хүчил төрөгч ялгаруулдаг мод бут сөөгийг олноор тарьж эрүүл ногоон орчин бүрдүүлэх хэрэгтэй байгаа юм а. Үүнд засгийн газраас хэрэгжүүлж байгаа үндэсний мод тарих хөдөлгөөн хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг. Өнгөрсөн хавар бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд улсын хэмжээнд 584 мянган мод тарьсан байна. Энэ намрын бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд хотын төвийн гудамжаар нийтдээ 5 метрийн өндөртэй 200 ширхэг нарс мод тарихаас Сүхбаатарын талбайд хонхтой цэцэрлэгт 56 мод тарьсан байна. Бид бүхний тавьж байгаа зорилт бол Улаанбаатар хот ногоон хөгжлийн чиг баримжаатай хөгжих хотоо гэж үзэж байгаа. Ногоон хөгжлийн чиг баримжаатай хөгжих хот гэдэг бол иргэдийн амьдрах таатай орчныг, экологи орчныг бүрдүүлэх ёстой гэж. Сая манай улсууд ярьлаа Улаанбаатар хотын бид үндсэн цэцэрлэг төрөлийн бол улам өргөжүүлж, улам ногоон болгоно. Дээр нь дүүргүүдэд ийм ногоон байгууламжтай үндэс хүрээлэнгүүдийг бас байгуулах юм байна. За хотод байглаас аягцэн, Богдхан уул, за Туулгоол, Дундгоол, Цэлб хоолын энэ дагуух орчнуудыг бид нар бол амралт аял зугаалгын бүс болгож явуулна гэж үзэж байгаа. За хотын ногоон байгууламжийн хувьд бид нягтруулах бодлого барина гэж. Тэгэхээр одоо ингээд энэ тэнд нэг ойчин цоочин 5 м яваад нэг мод байдаг. Эсвэл шүдэн очсон хүний шүдчиг ингээд ойчин очсон байгаа модуудыг бүгдийг нягтруулж илүү тийм харахад бүр битүү ой болсон байх учраас тийм цэцэр төлөнгүүдээ үргэлж энэ ажил бол манай өнөөдөр төв цэцэргээс эхэлж байгаа. За энэ ажлаа бол дандаа мэрэгжлийн дадлаг туршлагатай компаниудаар гүйцэтгүүлнэ. Энэ компаниуд маань бол хоттой гэрээ байгуулад 3 жилийн турш энэ тарьсан модуудаа өөрсдөө арчлах юм. Тэгээд 3 жилийн дараа хотын ногоон фонд төлөөлж өгөх юм байна. Тийм учраас энэ дээр бол хот өөрөө дээр нь арчлан дээр нь компаниуд өөрсдөө хариуцах учраас энэ дээр одоо ногоон байгууллагын мод өгөх ч гэдэг юм аа тийм асуудал байхгүй гэж бид нар бодож ажиллаа эхэлж байгаа. Сэлэнг гараад цаашаа орснуудыг ухтал дандаа битүү ногоон модоор явдаг штеп. Төмөр зам тэрүүн шиг манай Улаанбаатар хот бол Улаанбаатар хотынхаа тусгаарсан төмөр замынхаа энэ зурвсаар надаас 61 гарам хүртэл төмөр замын 2 одоо зурвсан дотор битүү ногоон ой модоор явах ийм бодлогыг бид нар одоо эх дөрвөн жилд барьж энэ одоо мод тарилт өдрөөрөө энэ ажлыг эхлүүлж байгаамаа. Тэгэхээр энэ модыг бол ингэж тарих нь нэг дугаартай олон жилийн хөдөлмөр, олон жилийн усалгаа, арчилгааг нэг өдөр одоо баг богино хугацаанд одоо ингэж тариаж нэг л шөнө 58 модыг тарьчлаа шүү дээ өнөөдөр. Тэгэхээр энийг бол ингэж хийх юм бол хотын ногоон байгууламж маш богино хугацаанд сэргэж, нэгтэрч одоо өнгө үзэмжтэй болж хот сайхан болно. Магадгүй хүмүүс бол ойгоос авч ирлээ хайр мод ойдоо байх ёстой гэж ярьцгадаг. Яг үнэндээ бол ойд олон мянга ой шатаж олон мянга түмээрээ нэгтэрчсэн энэ одоо яг төвмөр асгад бэлэн болсон шигүү юм байгаа. Ийм учраас сэрэгжүүлж ойг авч ирж хотод тарих ёстой. Энэ бол хотыг цэцэрлжүүлэх нэг л арга. Азийн бүх хотууд энэ ойгоосаа байглаасаа хотоо ингэж авч ирж цэцэрлжүүлдэг. Арчилж услах юм бол ямар ч мод урган арчлахгүй хаях юм бол жижиг, том, навч, чилмэс бүгд өгдөг. Тийм учраас монголчууд тарьсан модондоо арчилж, тэрүүндээ хөрөнгө оруулж, хийсэн эзэнтэйгээ хариуцлага тооцож, яг одоо ажиллаж амьдрах юм бол манай Улаанбаатар хотын төв гудамж ялангуяа төв гудамжсаа гадагшлаад хотын бүх одоо удамж, зам талбай, цэцэрлэг түрээлэн одоо ойжил цэцэрж өгөх бололцоотой. Энэ жил бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд тарьсан мод бут сөөгийг эзэнтэй болгож, тарьсны дараа арчилж хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх, тарьсан модыг бүртгэлжүүлэх мэдээллийн сан байгуулахаар болсон байна. Энэ намрын мод тарих өдрийн хүрээнд гэр хорооллын иргэдийг хашаанд мод тарьж ургуулах идэвхийг нэмэгдүүлэх тал дээр ихэд анхаарч, Баянзүрх дүүргийн 200 орчим иргэнд мод тарих сургалтыг зохион явуулсан байна.